За хуулийн төсөлтэй холбоотой хэдэн дараах асуултууд байна. За Монгол улс бол одоо бараг уул уурхай орн гэд хэлчихэд хэлсдэхгүй байна. Энэ бол нөгөө улсын төсөв бүрдүүлэлтийн одоо дийлэн хувь нь одоо уул уурхайгаас сэт хамааралтай байгаа. За 2008 онд 4000 гаруй одоо байсан хайгуулын тусгай зөвшөөрөл 2024 онд 840 хүртлээр буурсан. За энэ бол одоо нөгөө гадаадын хөрөнгө оруулалт буурж үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтууд 3 дахин буурсан гэсэн ийм нэг тоо үзүүлэлт статистик мэдээлэл байна. За хайгуулын тусгай зөвшөөрөл олох нь манай улсын одоо ашигт малтамлын нөөцийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах ийм одоо өндөр ач холбогдолтой. Гэтэл бид бүхэн олгосон хайгуулын зөвшөөрөл, ашиглалтын зөвшөөрлөө төр маань нэгэнд олгочоод хамгаалж чадахгүй байна. Үүнтэй холбоотой энэ аж ахуйн нэгжүүд одоо үйл ажиллагаа явуулахад маш өндөрлөлттэй байгаа. Энэ дээр одоо бас энэ хууль дээр яаж тусгасан бэ? Яаж хамгаалах вэ? Нэгдүгээр асуудал. За хоёрдугаарт энэ бичил уурхай эрхлэгчид нөхрөл оршуудоос ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр авах гэж одоо бас заалт орсон байна гэж ойлгож байгаа. 1990 оноос 2000 он хүртэл бид бүхний одоо нэрслснээр нинжанууд за 2000-аас 2010 он хүртэл нөхөрлөл хэлбэрээр явсан. За 2010-аас 20 он хүртэл бичил уул уурхай эрхлэгчид гэдэг. Ингээд нэг юм сүүлийн 30 жил нэг юм 3 үе шатыг дамжаад ирсэн ийм нэг юм бүтэц процесс байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүүлийн одоо энэ үед нь бичил уул уурхай эрхлэгчид энэ нөхөрлүүд маань хит их техникцсэн. За тэгээд энэ нөхөн сэргээлт хийгдэггүй, татвар төлдөггүй. Ийм одоо хариуцлага уул уурхай явснаас энэ иргэдийн одоо ихтгэл алдарч маш хүнд нөхцөл байдал үүссэн. За ялангуяа Төв аймаг, Сэлэнг, Булган, Арангаа аймгийн нутаг дэвсгэрүүд дээр энэ 2000-аас 2015 он хүртэл ерөнхийдөө энэ бичил болон гар аргаар алт олборлагч дөрөв дураараа дөрглөө шүү дээ. За сүүлд энэ одоо нөхөн сэргээлттэй холбоотой Төв аймгийн Замбар сумын нутаг дэвсгэрт хүүхдээ амирцсан харамсалтай үйл явдалсан. Тэгэхээр энэ дээр одоо яг гол бодлогын зохицуулалт, эргээдийн нөхөн сэргээлт хийх, хамгаалах мөн одоо энэ хөрөнгө оруулагч нараа одоо тал үрээс нь дэмжих гэдэг энэ одоо бодлогын зохицуултуудыг яг нарийн тусгаж өгж чадсан уу? Энэ одоо хүлээлт орсон уу? Хариулт аваад дараа нь нэмэлт асуулт асууя. Хурлын дарга. За дамжин нэмсэд хариулъя. За Алтан шагаа гишүүний асуултанд хариулъя. Үнэн их чухал асуудлуудыг энэ бас улс орныхоо эдийн засагт нөлөөтэй энэ асуудлуудад үнэхээр бас яг голын олж асуулт асууж байна. Монгол улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлөөр одоо 16880 гаруй тусгай зөвшөөрөл олгосноос өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 4.6%-ийг хамарсан 2830 ашигт малтмын хайгуулын бол ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Нэг гажиг бий болчиход байгаа. Юу вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл маань ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 1.6 дахин цөөхөн болчиход байгаа. Ийм одоо уул уурхай суурьтай эдийн засгийн орн бол байхгүй. Дэлхийн дунджаар бол 90 хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хамгийн багадаа 5 дахин их байжээж ирээдүйн одоо эдийн засгаа хангаж тэтгэж явах их үүсвэрүүдэд бэлэн болгож байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл болгон, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон одоо уурхай болдоггүй. Монгол улсын дундаж статистик бол 1000 ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрлөөс нэг уурхай гардаг ийм статистик байгаа. Тэгэхээр энийг бас нээжээж бид нар бол бас явах ёстой. Хамгаалах тухай асуудал бас байгаа. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг очоод зогсоочдөг. Хөрөнгөө гаргаад эрсдлээ хийгээд явж байгаа энэ хүмүүсийг хамгаалах механизм байдаг. 100 мянган төгрөгөөр торгоод явуулдаг ийм л байсан. Тэгэхээр энэ хуулиар бол энэ хамгаалтын зохицуултыг оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд саад учруулвал зөрчлийн тухай хуулиар шийтэгдэг болох ийм зохицуултыг оруулж ирсэн. Хүний эрхийн комисс Монгол Улсын дээд шүүх улсын ерхий прокуророос дүгнэлт авч одоо энэ хуулийн зохицуулалтанд оруулж өгсөн байгаа. Хоёрдугаар асуудал бичил уурхай. Бичил уурхай бол манаас энэ салбарын нэр хүндийг маш их унгааж байгаа. Үнэн.
бүртгэлтэй бүртгэлгүй нөхөрлүүд байна. Тэгэхээр бид нар энийг нэгдүгээр бүртгэдэг болгож байгаа алт шиг гişүнэ. Хоёрдугаарт ашигт малтмалын нөөц ашигчны төлбөр төлөгч этгээд болгож байгаа. Хуучин бол ерөөсөө ашигт малтмалын нөөц ашигчны төлбөр төлдөггүй, бүртгэл хийдэггүй. Тэгээд ерөөсөө засаг замбраагүй энэ салбарын хүндийг унгаасан ийм одоо байсан. Энийг бол хариуцлагатай болгож байгаа. За 3 дугаарт нөхөн сэргээлттэй холбоотой асуудал. Нөхөн сэргээлттэй холбоотой асуудал бол харьцангуй муу явсан. Шинэ хуулиар бид нэр тухайн уулуурхаан орд газрын ашиглалтын нийт хугацааны 3/2 нь өнгөрч явахад нөхөн сэргээлтийн баталгааны хөрөнгийг 100% байгаль орчны яамны дансанд одоо хуримтлуулж яхаар оруулсан. Аж ахуй нэгж өөрөө нөхөн сэргээгээд мөнгөө буцаагаад авч болно. Эсвэл мэрэгжлийн аж ахуй нэгж энэ мөнгөөр нь нөхөн сэргээлт хийж болдог ийм зохицуултыг хийж байгаа. За, гишүүн тодруулъя. За баярлалаа. Энэ орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд бас энэ нөхөрлүүдэд зөвшөөрөл өгöd байгаа шүү дээ. Саяхан одоо энэ хэвлэлийн мэдээгээр гараад энэ 2-3 засаг дарга ялаавлаа гэдэг. Энэ зохицуулт дээр яг ямар зохицуултын дээр орсон бэ? Энийг ер нь хаах ёстой шүү. Тухайн шатны сумын удирдлагууд иргэдийн нийтийн хурал гэдэг энэ нөхдөөч бас лоббинд автдаг. Жинхэнэ нөгөө нэг авилгалын нэг бичил авилгалын тэр схемчинд тэр дээр байх магадaltaй бас. Нөхөрлүүд өгдөг, тэр иргэдийн бүлэгтгээд өгдөг, тэгээд ухуулдаг, нөгөөдүүл нь тэгэл ухчаа сүйтгэжэл тэр алтын аваад алгуулчдаг. Төрөний тарны хэлдгэр тэр нөгөө татварууд олон төрлийн татвар ямарч төлөлт байхгүй, нөхөн сэргээлт байхгүй. Энэ дээр нь хаалтын зохицуултууд яаж орсон бэ? За, Дамжны сайд хариулъя. Одоо бол тийм алтан шав гишүүн бас яг энэ яг голын бол чинь яг л ийм зовлонтой асуудал байгаа. Одоо бүртгэлтэй болон бүртгэлгүй нөхөрлүүд гэдэг нэг юм гарцсан. Тэгээд энэ орон нутгийнхан маань өгчдөг. Манай одоо энэ ашигт малтмалын бодлого хариуцдаг энэ агентлаг бүртгэл байдаг. Тэгээд ер нь юу нь мэдэгддэггүй суман дээрээ л бужигнуулаад байдаг. Ашигт малтмалын хулгай, зэлгээ, тэндээс олох ашиглалтны нөөц, татвар ер нь орж байгаа юм байдаггүй. Тэгэхээр энэ удаад бол бид нар хуулийн төслөөр заавал бүртгүүлдэг байх. Тусгай зөвшөөрөлтөө байдаг ийм нөхцөл рүү оруулж байгаа.